Монгол Ардын намын гишүүнээр би одоо 30 гаруй жил явж байгаа. Энэ хоорондоо ихэвчлэн одоо ажил хөдөлмөрийн талбарт ажиллаж, үйлдвэрлэлийн талбарт хөдөлмөрлөж, олон залуусыг сургаж хүмүүжүүлж, төлөвшүүлж ийм үйл ажиллагааг одоо энэ 30 гаруй жилийн хугацаанд явууллаа. Тэгээд одоо олон залуу үе одоо миний удирдах гэсэн үйлдвэрлэлийг авч явах бүрэн чадвартай, боловсралтай болсон гэж би итгээд энэ удаа улс төрд хүчээс харья гэж батсан юм аа. Ард түмнийхээ төлөө, улс төрийг төрөө төвшин байлгахын төлөө, энэ тогтворгүй байгаа хууль тогтоомжуудыг зөв гаргахын төлөө, үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес эрхлэх очныг аль болохоор таатай болгохын төлөө би өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар бүхнийг зориулан өөрийн хэмжээгээ дайчлан ажиллах болно гэж та бүхэнд хэлье. За та бүхнийг бидэнд итгэл өгөөрэй. Бид нар та бүхний итгэлийг алдахгүй байхын төлөө хичээн ажиллах болно. Та бүхэндээ баярлалаа. Иргэний нийгэм шудраг байсан. Энэ өнөөдөр бидэнд үлдээсэн өнөөдрийн байгаа газар шороо. Энэ бүгд бол бидний өвөг дээдсээс бидэнд үлдээсэн өв юм аа. Харин бид нар өнөөдөр түрүү энд манай иргэдийн ярьж байгаа нэг өөргөөд байгаа асуудал. Өнөөдөр бид нар хүн болгон өдөрт одоо ингээд өрн нэмэгдэж байдаг. Тэгэхээр энэ нийгмийг бол бид нар өөрчлөх ёстой. Бид нар өнөөдөр үр хүүхэдтэй өөр биш өв үлдээдэг төртөө болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өөр биш өв үлдээдэг төртөө болох хэрэгтэй. Сэтгэх хэрэгтэй гэж бодож байна.